За сайн байцгаана уу? Өнөөдөр дэлхийн технологийн томоохон компаниудын ярилцлаганд эзэх 150 өдрийн чаленжийн 7 дахь өдөр эхэлж байна. За тэгээ өнөөдөр бидний бодох бодлого болохоор S subsequence гэдэг нэртэй бодлого байгаа. Энэ бодлого нь яадаг бодлого вэ гэхээр хоёр стринг өгөгдөн биднэрт ST гэдэг стрингүүд өгөгдөн. Хэрвээ S нь T-гийнхаа subsequence буюу T дотор агуулгаж байгаа үсгнүүд S дотор агуулгагдчихвэл бид нэр true гэдэг утгыг буцаах нь байна. Харин эсрэгээрээ боловч бид нэр false гэдэг утгыг буцаах нь байна. За жишээн дээр авч үзье. S гэдэг стринг бол ABC гэдэг стринг байна. T гэдэг стринг бол A, H, B, G, D, C гэдэг стринг байна. За жишээн дээр үзүүлснээр бол бид нэр output нь true гэдэг output-ыг буцаах хэрэгтэй байна. За яагаад буцаах хэрэгтэй вэ гэвэл за энэ бол S гэдэг string, энэ бол T гэдэг string байгаа. За тэгэхээр яагаад true гэдэг утга буцааж байгаа юм бэ гэвэл S дотор агуулгаж байгаа A T дотор байна. S дотор агуулгаж байгаа B T дотор байна. C T дотор байна. За энэ бүхэн агуулгаж байгаа учраас S нь T-гийнхаа subsequence юм аа. За тэгэхээр ийм бодлогыг бодох нь за жишээ нь одоо бид нар false гэдэг утгыг буцаах жишээ авч үзэхэд AXC AH B G D C. За энэ бол T гэдэг string, энэ бол S гэдэг string. За энэ хоёрын хувьд яагаад false гэдэг утгыг буцааж байгаа юм бэ гэвэл бид нар энд A гэдэг үсэг байна. S дотор. За T дотор A байна. За тэгсэн чинь бид нар X байна. Тэгсэн чинь яасан гэхээр T дотроос бид нар X-ийг олж чадаагүй. Тийм учраас бид нар false гэдэг утгыг буцаах нь байна. За тэгэхээр бодолт руугаа оръё. За бодолт нь бид нар ямар аргаар бодож босох юм бэ энийг. За ерөнхийдөө бас асуулт бол ойлгомжтой. Юу асуугаад байгаа, юу хийх гээд байгаа нь бол ойлгомжтой. Гэтэ яаж бодох боломжтой юм бэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За ихсээ true гэдэг хэдүүлээ юуг нь авъя. За ABC тийм ээ. За A H B G D C. За тэгэхээр яах вэ гэхээр ABC бол S энд бол T гэдэг стрингүүд байгаа. За тэгэхээр хэдүүлээ 2 pointer ашиглана. За 2 pointer гэдэг нь зүгээр индексийг нь одоо илэрхийлсэн тийм юу гэсэн үг? Нэг хувьсагч гэсэн үг. За I гэдэг хувьсагч, J гэдэг хувьсагч. За тэгэхээр энэ дээр яах юм бэ гэхээр S-ийн одоо I дээр байгаа энэ юуг нь олох нь байна бид нар. Энэ үсгийг нь олох нь байна. За S-ийн I дээр одоо хамгийн ихсэд A гэдэг үсэг байна. За A гэдэг үсгийг хэдүүлээ T-гээс олъё. За T-гээс олсон шууд анхныхаараа байна. Тийм учраас бид нар олцсон учраас энийг арилгасаа дараачих нь шийдчих нь байна. I. За J юу дараачих нь мэдээж шийдэж байна. За A-г олцсон юм чинь за дараа нь B-г олох нь байна. За B-г олоход одоо T-гийн J дээр байгаа үсэг H дээр байгаа учраас энэ бол биш ээ. Бид нар бол энийг олж чадахгүй байна. Тийм учраас дараачих нь үсрэг шийдчих нь байна. J. За тэгсэн чи B гэдээ яг ижлэхэн за энэ дээр бол B те I J хоёр бол яг ижлэхэн үсгэн дээр байна. Тийм учраас аль хэдийг нь баруун тишээ шилжүүлнэ. Баруун тишээ шилжүүлээд I нийшээгээ шилжлээ. За J нь мөн хажуу тишээгээ шилжлээ. За одоо C гэдэг үсгийг нь олно. C гэдэг үсгийг олоход баруун тишээгээ явах нь байна. За J дээр бол мэдээж байхгүй байна. Тийм учраас баруун тишээгээ явна. За энэ дээр бол мэдээж бид нэр байхгүй гэдгийг мэдлээ. Тийм учраас дахиад баруун тишээгээ явлаа. J энэ дээр гарч ирэх нь байна. За тэнгүүд энэ хоёр хоорондоо тэнцүү байгаа. Тийм учраас I-га нэмэгдүүлсээ, J нэмэгдүүлсээ. За айзаас нь стрингүүдийнхаа төгсгөл түрээд ирсэн. За ялангуяа T-гийн төгсгөл түрээд ирсэн. За тийм учраас бид нар энэ юуг зогсоох нь байна. За J-ийн T-гийнхаа төгсгөл түрээд ирсэн учраас энэ лупыг зогсоох нь байна. За зогсоогоод бид нэр return хийхдээ юу шалгах ёстой вэ гэвэл I нь
тэнцүү буюу I нь S-ийнхаа lengthтэй тэнцүү, урттай тэнцүү юм уу үгүй юу гэдгийг хэдүүлээ шалгах нь. За, бурууч. За, яаж за ингэж үчих واخа. За, lengthтэй тэнцүү үгүй гэж шалгана. За, энийг ингэ буцаачих нь байна. За, I нь S-ийнхаа lengthтэй тэнцүү байж чадчихвэл энэ бол subsequence болж чадна шүү дээ. Яагаад гэвэл энэ бүгднгээр нь ингэж явцсан гэсэн үг. I нь. За, тэгвэл хэдүүлээ false гэдэг утгыг буцаах жишээг авч үзье л да. Энэ дээр. За, яагаад энийг нь ингэж буцаавал subsequence болж тэрийг баталж чадж байгаа вэ гэдгийг хэдүүлээ харж үзье. За, G, D, C. За, энэ бол S string, энэ бол T string, тийм ээ. За, яг ижлэхэн I гэдэг pointer, J гэдэг pointer. За, A-г одоо бид нэр T-гээс хайна мэдээж шууд эхнийх дээр T-нд байгаа учраас J-ийг хажуу тийшээ ширж үзлээ, мөн I-гаа хажуу тийшээ ширж үзлээ. I-ын ширжлээ, J-ийн ширжлээ. За, мэдээж бид нар харж байгаа чсэн X, J хоёроор ижлэх юм биш. Тийм учраас J-ийн хажуу тийшээ ширжин, мэдээж энэ хоёр ижлэх юм биш. J-ийн хажуу тийшээ ширжин, энэ хоёр ижлэх юм биш. Тийм учраас хажуу тийшээ дахиад ширжин. За, дахиад ширжээд явсаар байгаад мэдээж бид нар X-ийг олж чадахгүй учраас төгсгөл дээр нь ирсэн. T-ийн төгсгөл дээр ирсэн учраас loop зогсно. За, тэгэхээр subsequence болж чадахгүй байгаа тоо одоо энэ жишээ шууд 1 гэдэг дээр ирээ зогссон биз дээ. А энэ 1-тэй тэнцүү. Тэгэхэд нийт урт нь 3-тай тэнцүү шүү дээ. Тийм учраас энэ нь subsequence болж чадахгүй гэдгийг бид нэр эндээс баталж мэдэж болох нь байна. За, бүгдээр бодолт руугаа оръё. За, бодолт нь яах вэ гэхээр за мэдээж 2 pointer ашиглана гэсэн учраас за уучлаарай. 2 pointer ашиглана гэсэн учраас мэдээж I гэдэг нэг pointer, за J гэдэг нэг pointer. За, угаасаа string-ийн index ерийн энэ array index тгээс эхэлж байгаа учраас хоёулаа тгээс эхэлсэн. За, тэгэнгүүтээ хэдүүлээ loop бичнэ. За, loop нь ямар үед ажиллах юм бэ гэхээр S-ийн length болоод T-ийн length-ээс as юу нь бага байхад индекс нь бага байхад юу ажиллах нь байна. За, тэгэнгүүт яах вэ гэвэл S-ийн I дээр байгаа үсэг T-ийн J дээр байгаа үсэг хоорондоо нийлэхэд бид нар I-г нэмэгдүүлэх ёстой шүү дээ, тий. Бусад бүх үед бид нар J-г зүгээр loop болгон дээр нэмэгдүүлээд явах ёстой. Яагаад гэвэл энэ болохоор яг бидний нөгөө нэг олсон жишээн дээр харагдсанчлан одоо жишээ нь A энэ хоёр яг ижилхэн байгаа учраас I-г нэмэгдүүлж байгаа. Тэнгүү J-г мөн нэмэгдүүлж байгаа. За, тэгвэл энэ хоёр ижилхэн биш байх нөхцөлд зөвхөн J-г л нэмэгдүүлээд явж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр яг тэрийг л хийж гинэ гэж ойлгож босох нь байна бид нар. За, тэгээд J-г нэмэгдүүлж явж байгаад бид нар юуг шалгах ёстой вэ гэвэл шууд return хийгээд I нь S-ийнхаа lengthтэй тэнцүү юм уу үгүй мүү гэдгийг шалгаад энэ бодлого дуусгах нь байна. За, хэдүүлээ шалгаж үзцгээе. Юу болох нь вэ? За, энэ бодлого бол O of n буюу шугамн хурдаар явагдаж байгаа. Тийм учраас энэ бол зөвшөөрөгдөх төвшний бодолт байна. За, өнөөдрийн бодлоготой хамтдаа байсан та бүгдтэй баярлалаа.